Надад одоо хоёр асуулт байна. За нэгдүгээрх нь болоод ирэхээр энэ төсвийн доктортой байдлын зөвлөс Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд хийсэн энэ дүн шинжилгээтэй уялдуулж би асуух гэдэг. Тэгэхээр энэ төсвийн ерөнхийлөн захирагч нараас минь одоо боловсруулж оруулж ирсэн энэ хөтөлбөр, арга хэмжээ, тэгээд түүний үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд нь бол одоо их асуудалтай байна гэж энэ дээр хоёрдугаар дүгнэлтэн дээр бичигдсэн байна л да. Тэгэхээр жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 331 шалгуур үзүүлэлтийн 42 нь суур төвшингүй, зарим үзүүлэлтүүд нь зорилттой төвшингүй, хит ерөнхий хэмжих боломжгүй байдлаар тодорхойлогдсон байна гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ шалгуур үзүүлэлтүүд тодорхойгүй болоод ирэхээр жилээс жилд нэмэгдээд идэг төсөв мөнгө нь гэтэл тэрний үр дүн эргээд иргэдийн амьдралд ямар үр дүн авчираад байгаа юм бэ гэдгийг хэмжих боломжгүй болгочиход байдаг. Тэгэхээр энийг сайжруулах тухай дээр эдийн засаг хөгжлийн сайд одоо энэ төсвийн ерөнхийлөн захирагч нарт одоо ямар шаардлага тавьж ажиллаж байгаа юм бэ? Бид нэр жил болгон нэмэгдэж байгаа төсөв мөнгө тодорхой үр дүн авчирсан байх ёстой. Тэрийг бид нэр тодорхойгоор шалгаж дүгндэг байх ёстой гэдгийг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энийг бол бид нар 10 гаруй жил энэ төсвийн хуулийн дагуу энийг бол хэрэгжүүлж явж байгаа. Гэтэл 12 3 жил болоод байхад энэ маань одоо нутагшиж үр дүнгээ өгч чадаагүй байгаа дээр ямар дүгнэлт хийж гинэ вэ гэж нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт нь төрийн албаны зөвлөлийн энэ дээр тэргүүлэгч чиглэл дотор төрийн албан хаагчдын тоог 9% бууруулах. Тухайлх юм бол боловсрал, эрүүл мэндийн салбараас бусад одоо салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тоог 9% бууруулна гэд ингээд тодорхой тоо заагаад ороод иржээ. Энэ бол төрийн албан хаагчдын дунд одоо нийт албан хаагчдын дунд бол ажлаасаа халагдах ийм бас түгшүүрийг төрүүлэл явж байгаа. Ямар арга замаар энийг хийх гэж байгаа юм бэ гэдгийг тодорхой болгоод өгөөч. Тухайлх юм бол одоо нөхөн гарсан орон тоог одоо орон тоонд хүн ажилд авахгүй байхаараар энийг тоог багасгах гээд байгаа юм уу? Эсвэл ердөөсөө тэгшдэж байгаа цөмөөрөнгөөс нь 9-9%-аар хасах гээд байгаа юм уу? Өгвөл төрийн албыг цахимжуулах замаар одоо орон тоог бас бууруулах гээд байгаа юм уу? Чухам яг ямар арга замаар хийх гээд байгаа. Энэ арга зам болгоны цаана ямар тооцоо байгаа юм бэ гэдгийг тодорхой хэлээд өгөөч гэж асуумаар байна. За Хантамар сайд хариулъя. За бид нар бол төрийн алба данхааснаа ирнэ улсын хурал бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж ямар байдлаар энэ цомогтгол явах вэ гэдэг төлөвлөгөөг их хурл өөр дээрээ татаж авч харах нь маш зөв. Тийм учраас бол яг энэ төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээ хийж байгаа платформ өгсөрч байгаа хүмүүс нэгэнгүү танилцуулах хийнэ. Энийг бол дэлгэрэнгүй их хурл өөр дээрээ аваад ямар нэгэн байдлаар төрийн алдаатай болохооргүйгээр тасалдахгүйгээр цаашаа үргэлжлэх тэр реформыг хийгээрэй гэж хүсмээр байгаа. Тэгэхгүй бол одоо байгаа нэмэгдсэн байдал, нэмэгдэх хандлага өөрөө болохгүй байна. Төсөвчин даахгүй. Ер нь бол энэ татвар төлөгчдийн төлж байгаа хэмжээ бол Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалд бол тулчаад байгаа гэдгийг эрхэм гишүүд маань бас ойлгоорой. 9%-аар заавал бууруулах хэрэгтэй. 9%-аас дээш гэдэг зорилт тавих хэрэгтэй. Энээс бол хурж болохгүй. Яг гэвэл цахим засаглал чинь айгүй сайжирчлаа. Монголиа гэдэг энэ төсөл бол Монгол улс үлгэр жишээ явуулж байгаа. Энэ дээрээ нэмээд натурат болоод бусад бизнесийн үйлчилгээг нэмчих юм бол бид нар заавал нэг хүн өрөөнд суугаад тэгээд зөвшөөрөл өгдөг, тодорхойлолт бичиж өгдөг, үйлчилгээ үзүүлдэг гэдэг зүйлээс бол нэгдүгээр салъя гэж. Хоёрдугаар давхарцсан бүтцээ одоо болио. Эрүүл мэнд нийгмийн даатгал гэдэг ерөнхий газар байж хад хотын нийгмийн даатгал гэдээ байх шаардлага. Дүүрэг дээр нь байлга. Гэх мэтлэн давхарцсан бүтэц бол зөндөө байна. Хамгийн сүүлийн бүтэц юу вэ гэвэл хэсэг хариуцсан одоо мэрэгжилтэн гэх юм уу ахлах томилдог хот дээр хөдөө. Эн чинь өөрөө ямар ч төрлийн үйлчилгээ биш байна. Толон тараадаг л улсууд байна. Бүртгэл хийдэг улсууд байна. Энэ улсуудаасаа одоо салах хэрэгтэй. Ингэжээж үнэхээр төрийн үйлчилгээ гэдэг зүйл хүндээ хүрдэг, хүн нэргээ төрийн үйлчилгээгээ авдаг. Тэр актив байдал руугаа шилжих нь зөв л гэж харж байна. Тэгэхгүй бол хүн нэмэгдээд байдаг, өрөө тасалгаандаа суугаад байдаг, очиж үйлчилж чаддгүй ийм одоо үйлчилгээний албатай болсон. Тэгээ одоо энийг цаашаагаа хилээд юм уу хадгалаад явах уу дийлэхгүй шүү гэдгийг засгийн газар хилээд байгаамаа. Дийлдэг бол бид нэг ч гэсэн үнийг ажилдаа орлоготой байлгамаар байна. Харамсалтай нь ийм боломж бололцоо
эх он жилүүдэд улам хумигдахаар байна шүү гэдгийг гишүүд минь ойлгороо. Тэгвэл их хурл энэ дээр хэрлэн гишүүний хэлдгээр яг энэ төлөвлөлтийг бүтэн татаж төрийн байгуулалтын хороо нэг нэгэнгүү ярих хэрэгтэй. Төлөвлөлт хийж байгаа газар нь ондоо багтаагаад энийг бүрэн дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Олон баг ажиллаж байна. Олон За хэрлэн гишүүн нэмж тодруулъя. Тэгэхээр жил жилийн хөгжлийн төлөвлөгөөнд төсвийн доктортой байдлын одоо зөвлөс ялангуяа энэ жилийнхэд төсвийн доктортой байдлын зөвлөс өгж байгаа энэ дүгнэлт зөвлөмж түүнчлэн одоо жил бүрийн өмнөх одоо жилүүдийн үйл ажиллагааны одоо төлөвлөгөөний хэрэгжилт өгсөн үндэсний аудитын газраас өгж байгаа тайлангуудыг уншаад үзэхэд нэг л зүйл дандаа тэмдэглэгддэг. Тэр нь юу вэ гэхээр хөтөлбөр, арга хэмжээ, за түүний одоо үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд одоо хэтэрхий ерөнхий байна, одоо смарт зарчмыг хангахгүй байна гэдэг ийм дандаа энэ зөвлөмжийг өгч өгдөг. Тэгэхээр